Арх согтууруулах хундаа хэрэгэлсэн үедээ жолооны ард сууж ноцтой осол гаргасны улмаас өөрөө олоод өрөөл бусдын амьдралыг сүйтгэх тохиолдол өдөр бүр нэмэгдсээр байна. Улсын хэмжээнд жилд дунджаар 400-аас 600 гаруй хүн зам тээврийн ослын улмаас амнасаа алддаг. Тэгвэл энэ оны эхний 3 сарын байдлаар гихтэл 7676 иргэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гарчээ. Мөн 3 сарын хугацаанд согтуу жолоочтой холбоотой зам тээврийн ослын улмаас 122 иргэн амиа алджээ. Тээврийн хэрэгсэл эзэмшигчдийн хамгийн том зөрчилд хамаарах энэ нөхцөл байдал нь тэднийг хутга барьсан алуурчин болгож байгааг хатуу санууллаа. Согтуугаар тээврээс жолоодож байгаа гэдэг нь санаатаагаар зам хөдөлгөөнд оролцоод магадгүй бусдын эрүүл мэнд төрөнгөнд шууд аюул заавал учирхийлэх ийм боломжтой үйлдэл гаргаж ирэх гэсэн үг байна. Саяхан шийдэгдээд дууссан 4 машин мөргөлдсөн ослог гарсан. Нэг хүн нас орсон, нэг хүн хүнд гэмтсэн. Яг холбогдогч буюу нөгөө гэмтрэг үлдчихэж байгаа тэгэхэд мань зорчих хэрхээ хязгаарлуулсан. Зорчих хэрхээ 3 жилийн хүртэл хугацаанд хязгаарлуулсан ийм кейс байна. 3.5 сая гаруй хүн амтай манай улсын хувьд жилд зөвхөн зам тээврийн ослын улмаас 600 гаруй иргэнэ алдна гэдэг нь тийм ч бага тойшээ. Нэг шөнийн энэ шалгалтаар хэд нэг улсын хэмжээнд нэг 150-аас 200-аад согтуугаар тээврч жолоодох хвшил илэрсэн байна. Ирүүл явж байгаад зам тээврийн осол албагдах согтуугаар үйлдэх гэмт хэрэг одоо эд материалын охирол нь хэд дахин өндөр байдаг. За он гарцаар аймгийн хэмжээ согтуугаар тээврээс жолоодох зөрчил буухгүй байна. Одоо яг энэ цагийн байдлаар 445 согтуугаар тээврээс жолоодсон зөрчлийг илрүүлсэн байна. За энэ бол өмнөх оны мөн үетэй аяхад 63% өссөн буюу 172 нэгжээр өссөн байна. Согтуурсан эсвэл мансуурсан үедээ замын хөдөлгөөнд оролцоод осол аваар гаргаж бусдын амнаас эд хөрөнгөд хохирол учруулахад хүлээлгэх хуулийн хариуцлагад өөрчлөлт орсон ч осол буурахгүй байгааг онцлоо. Тиймээс хуулийн хариуцлагаас гадна хувь хүний ухамсарт нөлөөлөх шаардлагач мөн үүсээд байна. За өмнө нь ингээд согтуугаар тээврээс жолоодод бэлхий асуулаад нэг торгуулаад өнгөрсөн шүү дээ. Дахиад ийм хэмжээний хариуцлага хүлээх байх. Үгүй байхгүй энэ өөрөө нөгөө эрх зүйн боловсрал арай мэдлэг дутуугаасаа болоод эрүүгийн хариуцлага одоо хүлээх хэмжээнд хүртэл гэмтэргийн шинжтэй үйлдэл болчихж байгаа байхгүй. За хуучин бол зөрчлийн тухай хууль зааснаар бол жолооч 400 мянгаар торгоод 1 жил ирэхээр хугацаагаар их хасаад явуулдаг байсан. Хуучин бол дүүрэг дээрээ зөрчлийн байцаагч нар. Одоо шинжилсэн хуулиар бүх согтуугаар тээврээс жолоочсон тохиолдолд шүүгээр орж шийдвэрлэгдэх болсон. За нөгөө анхны тохиолдол байна уу, давтан байна уу хамаагүй бүгд заавал шүүгээр ордог болсон байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үедээ хүний амнаас хохироосон бол 5-8 жил эрх хасах, 1-5 жил зорчих эрхийг хязгаарлах, 1-5 жил хорих ялын бодлого хэрэгжиж байна. Өөрөөр хэлбэл согтуу жолоочийн хариуцлагагүй үйлдэлийг бусдын амнаас амьд явах хэрэгтэй дүүцүүлэг хэмжиж байгаа. Энэ хууль хангалттай биш байгаа нь согтуу жолооч гарах нэг шалтгаан гэдгийг хуульч ярьж байсан юм а.